Сайн байцгаана өрхөн үзэгчдээ. Та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгая. Өнөөдөр би та бүхэнд нэгэн эрхэм хүндтэй зочныг уулзуулахаар урьж ирүүлээд байна. За энэ манай өнөөдрийн зочин бол Тайванаас Монгол улсад суугаа төлөөлөгч Wang Kai-yu. Сайн байна уу та? Сайн байна уу. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За ингээд би энэ эрхэм төлөөлөгчөөс сүүлийн үеийн Тайваны Монгол Тайваны харилцаа болон олон улсын харилцаатай холбоотой асуудлуудыг тавьж эрхэм үзэгчтэй төлөвлөе гэж шийдсэн юм аа. За ингээд эхнийхээ асуултыг эрхэм төлөөлөгчөд тавья. За миний одоо Тайваны талаарх одоо ойлголт мэдлэг бол Японтой холбоотой. Би Японд өөрөө олон жил суралцаж ажиллаж амьдарсан хүн. Тэгээд Тайван Япончууд хэлдэг л дээ. Ер нь Япон Тайван хоёр хоорондоо их гүнзгий холбоотой, нэгт холбоотой, найрсаг харилцаатай юм осод. Тэгээд Япончууд хэлдэг. Одоо Японд хамгийн ойр дотны харилцаатай газар бол Тайван гэж. Тэгээд Тайваныг ер нь Японтой төстэй ийм газар юм байна гэж одоо сонсч байлаа. Тэгээд та энэ Тайван Японы тухай харилцаа, тэгээд Тайваны түүхээс ярьж өгөөч манай үзэгчдэд. 台日关系呢，在历史上具有非常高的特殊性。从早期的殖民关系，一直到冷战时期呢，我们是共同对抗共产主义的盟友，到现在呢是非常亲密的非邦交国的关系。双边关系受到地缘政治跟历史的影响呢，是非常的深刻。那台湾曾经是日本的殖民地啊，那日本在台湾建立很多基础建设，普及国民教育。那当时呢，其实是深刻的形塑了台湾初期现代化的样貌。那1952年呢，台日双方签订了中日合约，日本承认中华民国政府。那双方呢，当时在美国主导的这个冷战的架构下呢，维持着非常紧密的经贸跟防卫的联系。但是1972年，日本跟中国建交，因此呢，跟中华民国台湾断交。那从1990年代起呢，随着全球民主化的浪潮，以及我们台日呢共同面对中国崛起的这种压力呢，双边关系呢从经贸合作转变到防卫跟安全领域的这种核心盟友。那因为这种非常特殊的历史连结呢，台日双方在经贸、科技、文化等等各个层面的领域呢，交流相当密切。那日本文化在台湾受到非常高度的欢迎，包括饮食料理、职人文化动漫的这些科技呢，都非常的流行。那台湾的年轻人也非常喜欢学习日文。那像2025年呢，去日本旅游的台湾人高达676万人。那这是双方呢，出国旅游的首选之地。所以在台湾的历史上呢，日本扮演一个非常重要的角色。从早期的殖民关系到今天，日本成为台湾最坚定的战略盟友。那日本的首相呢，高市早苗的执政呢，也标志着日本把台湾呢的安危纳入日本国家利益的核心。所以呢，尽管面对很多外来的威胁，但台湾跟日本在半导体跟民主价值的这种深度互补的关系上呢，双边关系正朝向一种命运共同体的这个形式迈进。За Тайван бол дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд тэргүүлэх байр суурь эзэлдэг. За дэлхийд даяар үүгээр алдартай. За тийм ч учраас өнөөгийн дэлхийн геополитикийн өрсөлдөөнд Тайваны энэ байр суурь бас чухал нөлөөтэй байна. Тайван одоо хэрхэн энэ өндөр технологийн салбарт дэлхийд тэргүүлэх түвшинд хүрч чадваа. За энэ түүхээс энэ нууцаас ярьж өгөөч. 台湾的高科技产业，尤其是半导体呢，可以达到世界顶尖的水准呢，并不是单一因素，而是一个由政府政策、创新模式、人才
跟这个聚落这4大因素呢共同建构的结果。那首先是台湾长期的政府政策跟战略的经营，从1970年代我们的工研院从美国引进技术发展出呢台积电、联电这种龙头企业。那政府呢透过许多租税的优惠、电力的优先供应以及设立科学园区这种战略的这种策略呢，提供非常稳定的一个发展的环境。那台湾拥有全世界最高的半导体产业链是以新竹科学园区为核心建构一个非常完整的垂直的产业的这种聚落。那这种一条龙的聚落让台湾在面临全球供应链的威胁的时候具有最高的韧性。那另外就是说，台湾创新的这种晶圆代工的模式，它不是跟世界这些大品牌去做竞争，而是取得一种互信的合作基础那承接全球订单的同时呢，赢得全球最大客户的这些信任维持台湾自己制程的领先那台湾也长期培养非常高品质的理工人才拥有非常丰富的人才库那台湾工程师呢是以这个高品质、高耐压性、高弹性著称，所以才能够维持24小时非常高的制程的良率以及这个产业的韧性。Сүүлийн үед Монгол Тайваны одоо харилцаа хамт ажиллагаа харьцангуй идэвхтэй хөгжиж байгаа гэдгийг бид одоо мэдэрч байна. За Тайванд суралцж төгссөн Монгол залуус огширч байна. За тэд бол одоо олон салбарт ажиллаж байна. Танай ихтэй сургуулиудтай хамтарч ажилладаг эрдэмтэн судлаачид бас огширч байгааг би мэднэ. За Тайваны аргагүй юм. Тэгэхээр Тайваны ихтэй сургуулиуд бол Азида төдийгүй дэлхийд алдартай. Тэгээ танай ихтэй сургуулиудад манай залуучуудад үргэлжлүүлэн очиж суралцахын тулд ямар бэлтгэл хангах ёстой юм бол гэдгийг сонсмоор байна. За ер нь сүүлийн үед манай хоёр орны улсын одоо орны хамтын ажиллагаа бусад салбарт хэрхэн хөгжиж байна вэ? 台湾的高等教育呢，具有相当高的国际水准。根据2025年的统计呢，世界大学排行，台湾有8所大学进入前500大。那台湾的师资大部分是毕业于欧美高等学府，所以外国学生在台湾呢可以研读全英语的学程，加上可以学习中文。那当你掌握中文跟英文这2个国际主要语言的时候，你不管是求学，不管是之后就业，都拥有非常高的优势。那目前呢，台湾政府呢也每年提供许多政府奖学金，我们的国际合作发展基金会也提供奖学金给硕士生跟博士生。同时最重要是，台湾几乎每一个大学都自己提供奖学金给外国学生所以这是一个非常完善的一个外国生的这个教育的环境。那我们今年的奖学金的资讯已经公告在我们的网站，也欢迎蒙古优秀的学生踊跃申请。那目前在台湾大概是有600位左右的蒙古学生那我们发现呢，近年有许多非常优秀的蒙古学生选择去台湾留学。我相信这是因为看到了台湾高品质的留学环境以及台湾高科技的发展，才会吸引这些优秀的蒙古学生。那另外呢，台蒙2国的学术合作也体现在签署合作备忘录、2+2的联合学程，还有线上的远距教学，以及双边研究计划等等。那我们的学术领域包括国际关系、兽医研究、视觉设计以及文化历史，非常多面向的层面。那另外呢，我们台湾驻蒙古代表处去年开始呢，也在乌兰巴托设立了2个台湾的华语文测验中心的考场，让蒙古学生方便在蒙古这边呢可以取得台湾华语测验的成绩。那在申请台湾的奖学金或者是赴台湾留学的时候，如果你的课程是有中文学习的，我们都要求要有台湾这个
华语测验的成绩。好，所以我们这边也鼓励呢蒙古学生多多去考取这个华测的成绩那再次欢迎所有优秀的蒙古学生到台湾去享受高品质的教学环境高水准的生活环境以及发达的这个科技发展。За би одоо геополитик судалдаг хүн. Тэгэхээр геополитик судалдаг хүний нэг асуумаар байна. Саяхан Японы одоо эдгээр сарын өмнө Японы парламентын доод танхимын сонгуул болж одоо энэ улсын түүхэнд анх удаага одоо эмэгтэй ерөнхий сайд Такаичи том ялал байгуулсан. За тэгээд энэ үйл явдалтай холбоотойгоор Японд бас нэлийн том өөрчлөлтүүд гарч байна л да. За энэ үйл явдал цаагаараа ямар нэг хэмжээгээр Тайвантай холбоотой. За энэ талаар таны байр суурь юу вэ? 日本首相高市早苗从2025年就任以来呢，展现出了战后呢日本领导人最强大的亲台的立场。那高市早苗也多次强调呢，台湾海峡的稳定直接关乎日本的生存。在2025年11月的国会质询中，他就很明确的指出了，台湾海峡的冲突可能会构成日本法律上这个存亡危机事态。这就表示说，一旦台海发生冲突，日本就会根据安全保障法把这个具备行使集体自卫权用来支援美军。那这个被视为是日本对台湾立场的重大转变。那高市早苗在2025年4月，当时竞选自民党总裁的前夕呢，曾经访问台湾，跟台湾总统赖清德有见面。那今年3月呢，我们台湾的行政院长卓荣泰访问日本呢，去观赏世界棒球经典赛这个也为台日关系写下非常重要的历史。在这种当前地缘政治下呢，台日双边的友好关系呢显得更加密切，更加的巩固尤其是台日的半导体联盟已经成型了那以这个台湾的台积电呢，在日本的熊本设立工厂为核心，日本政府持续提供台湾企业呢去日本投资那为了是要确保我们双边这个供应链的安全那这个不只是一个产能的结合同时呢，就是说结合这个日本的强项跟台湾的优势的一种战略的合作那高市早苗呢也非常支持呢我们在2奈米以下的制程跟先进封装的深度交流。我们最主要是要对抗这个地缘政治产生的任何风险，形成一个非红供应链。Тайваны эрүүл мэндийн салбар, эмнэлгийн үйлчилгээний чанар бол дэлхийд алдартай. За энэ салбартаа бол ер нь дэлхийд үлгэршээ болох улс хэмжээнд аль хэдийн хүрсэн гэж одоо уншиж сонсч байлаа. За гэхдээ одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд элсэх одоо гэсэн энэ бодлогыг Тайван олон жил явуулж байгаа боловч нааштай шийдэгдэхгүй байгаа юм бас. Тэр Тайваны одоо эрүүл мэндийн салбарын тэр томоохон ололтыг одоо дэлхийн нийтэд дэлхийн ард одоо улс төмүүдэд үргэж чадахгүй байгаа гэж одоо сонсож байлаа. Тэгэхээр энэ Тайван Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал цаашдын төлөв ямар хөө байгаа талаар та мэдээлэл өгөөч. 台湾的高水准的医疗呢，是来自于资通讯产业的发达，以及全民健保的优良基础所以长期累积这种高品质的医疗的资讯呢，成为台湾智慧医疗发展的基石那台湾现在已经启动了医疗的数位转型，以这个驱动数位照护呢为主要的核心，结合了大数据、人工智慧以及云科技提升了非常
提升医疗品质的效率。那主要是迈向呢以这个全人照护为核心的医疗模式。那我们台湾驻蒙古代表处呢，常年推动台蒙之间医疗的这个交流合作，包括免费的义诊活动、捐赠医疗器材、举办专业的医疗研讨会，以及呢邀请蒙古的医护人员到台湾接受专业的训练。这些合作呢，长期以来都在进行。目前已经有超过1000位蒙古的医护人员曾经在台湾受训。那所以我们把这个协助提升蒙古人民的健康设为是我们代表处的长期的任务目标。那今年呢，5月18号即将在日内瓦举办第79届的世界卫生大会。那台湾呢将在这个日内瓦呢也是第一次举办台湾智慧医疗以及健康产业展。在这个产业展上呢，我们会向国际社会介绍台湾的医疗卫生的实力展示说台湾如何结合资通讯、人工智慧、半导体以及医疗照护推动全方位的医疗转型跟 AI 智慧医疗。目前呢，台湾已经有超过400家的医院的电子病历已经整合在一起了。台湾也发展出19家的AI 医疗中心然后目前呢，根据最新的 Newsweek 的统计呢，台湾有13家医院入选为全球最佳的智慧医院。好，所以这些台湾在医疗上的这种先进的发展呢，都可以在这一次的展览里面可以亲眼见证。好，所以我们呼吁呢，所有我们医疗界的朋友呢，有机会在日内瓦参观这个台湾的展同时，我们也再一次呼吁国际社会呢，能够重视而且肯定台湾在国际医疗上的这种贡献持续关注台湾的医疗成就支持台湾以适当的方式参加 WHO， 让台湾继续可以为全球医疗体系做出贡献。манай Эзэнбог Чингис хааны иш хөрөг хувлаа хаан авд мордсон их зэрэг тэргүүтээ одоо соёлын томоохон дурсгалууд Тавайны үндэсний хааны ордон музейн сан хүмүүрт хадгалагдж байдгийг монголчууд бид мэднэ. За үүнээс гадна Юан гүрний үеийн хаад хаттын хөрөг зураг бусад одоо соёлын үнд дурсгалууд уг музейд хадгалагдж байдаг. За өвөг дээдсийнхээ үүх түүхийг чэймгүлийн судалдаг Монголын ард түмэн хувьд Тавайны үндэсний хааны ордны музейг үзэж сонирхох гэдэг бол нэг чухал тийм сонголт байдаг. За Тавайнд очисон хүн болгон монголчууд энэ музейг үзэж байдаг. Тавайн Монголын соёлын солилцоо хамтын ажиллагаа цаашдын одоо эдийн төлөвийн талаар та ярьж өгөөч. 台湾国立故宫博物院珍藏了许多蒙元时期的文物真迹那包括成吉思汗的画像以及忽必烈的狩猎图这是都非常珍贵的文物。另外，台湾的国家图书馆也有许多蒙元时期的文献那这种台蒙之间特别的历史关系呢，我们已经很多次在蒙古这边展出相关的文物的复制品。那展览之后也把这些复制品直接留下来赠送给蒙古的相关博物馆跟图书馆。那成吉思汗是蒙古人的民族英雄他英勇的事迹呢是令全世界都是非常敬佩的。那台湾故宫博物院呢珍藏的这个成吉思汗画像的真迹，上一次展出是在2013年。那机会难得的是今年7月到9月，故宫博物院将再一次展出成吉思汗画像的真迹。另外也看得到忽必烈狩猎图这些都是非常重要的跟蒙古族有关的这种历史的文物那这个是非常重要的两国文化的这种交流，一个跨世纪的这种文化的对话那我们呢这边诚挚的欢迎所有蒙古的朋友们好好把握这一次机会，在今年到台湾去旅游，顺便亲眼见证参观一下成吉思汗的画像真迹。那
这个文化跟艺术的交流呢，是增进两国人民相互了解最佳的途径。好，我相信呢，我们可以透过这样子的合作呢，为双边其他领域的交流的开展呢，奠定更坚实的一个基础。那未来呢，我们也希望继续跟蒙古国的国家图书馆、国家博物馆、成吉思汗博物馆，好，以及博格达汗东宫博物馆，继续发展我们双边文化的合作哈，尤其是在考古研究、文物修复、文创产业等领域，我们都有非常大的合作的空间。За танд маш баярлалаа. Манай урилгыг хүлээж авч манай үзэгчдэд Монгол Тайваны хамтын ажиллагааны харилцааны талаар чухал мэдээлэл өгсөнд талархаж байна. Таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа.